Добрый день всем. Арамын бүгдээрээ намайг годон чимэг гэдэг орс хэлний багш. Өнөөдөр 9 дугаар хичээлээ бүгдээрээ үзцгээе. Бүгдээрээ алфавит их шиг гээгүүлэгч род, падеж, жинхэнэ нэрийн хувиргал, тэмдэг нэрийн хувиргал үзсэн. Тэгээд бас мистемини гэх тэмдэг нэрүүдтэй биеийн төлөөний үгсийн хувирлаг үзсэн маа тийм ээ. Тэгээд яти мөви он ана ано ани гэдгийг цээжлсэн байх хэвээр. Тэгээд өнөөдөр үйл үгийг үзцгээе. Үйл үг бас маш чухал сэдв орс хэлний. Тэгээд я ты он мы вы они гэд 3 удаа хэлээд тогтоочхороо. Я ты он мы вы они. Я ты он мы вы они. Я ты он мы вы они гэдэг яг энэ дараалалаар нь тогтоочороо. За тэгэхэд өнөөдөр үйл үг үзэх хэрэгтэй. Орс хэлний жинхэнэ нэрийн хувирал тэгээд үйл үгийн хувирал хоёрыг үзэхэд Монгол гэрээр харьцуулах юм бол яг хоёр багнана гэсэн үг. Тэр хоёрыг сайн ойлгоцсон байх юм бол орс хэлийг ойлгож чадна гэсэн утга. За тэгээд одоо бүгдээ энэ үйл үг гэд одоо энд нөгөө нэг мистемини гэд бид нэр бичсэн байгаа тийм ээ. Энд чинь хэдгээр хуудас нь 12 дугаар хуудас. Тэгэхээр энэ яг энэ талын 13 дугаар хуудсан дээр нь ингээд биччихээрэй. Глаголы гэд глагол гэдгийг бол үйл үг гэж мэдж байгаа тийм ээ. За тэгээд несовершенный вид совершенный. За би ингээд нэлээд удаан бариад үгүй. Тэгэхээр яг энийг ингэж бичээрэй. Монголоор бичсэн байгаагийн нүртэл дуурайгаад бичээд аваараа. Тэгээд энэ хийж байна, хийдэг. Энэ болохоор хийж байсан, хийгээд дууссан. Энэ хоёр нийлээд хийн гэсэн утгатай. Тэгээд эдгээр нь болохоор ингээд хийж бай. Одоо яг хий гэсэн утгын тал нь илэрхийлж байгаа. За тэгээд би орс хэлний үйл үгийг тайлбарлахаас өмнө монгол хэлний үйл үгийг тайлбарлах хэрэгтэй байдаг. Манай монгол хэл бол тэр цаг гэж хэлэхээс илүү утга гэж заавал илүү ойлгомжтой болдог. Энэ миний бүр 10 жил болж байгаа дэвтэр байгаа. Тэгээд энэ хуучин гэсэн яг би энийг ашиглаад сурцсан. За тэгээд би яг анх ингэж заавал илүү зөв ойлгомжтой юм байна гэдгийг анзаарсан. За тэгээд монгол хэлэнд байнгын утга гэж байдаг. Би уншдаг гэдэг юм бол би яг одоо уншаагүй гэсэн ер нь бол уншдаг гэсэн утгатай. За би уншдаг байсан гэж хэлж болно те. Би сургууль сурж байхдаа ном их уншдаг байсан гэж хэлж болно. Би уншдаг болно гэж хэлж болно тийм ээ. За тэгээд энэ болохоор чинь байнга хийдэг юмыг дагдаг гэдэг манай энэ дагуур илэрхийлдэг байхгүй юу? Тэгээд энэ дотроо болохоор чинь ийм 3 одоо цаг гэж хэлж болох юм уу да энийг. За тэгээд үржлэх утга гэж бас байдаг. Би уншиж байна гэдэг юм бол яг одоо би уншиж байна тийм ээ. Тэгэхээр яг одоо ингээд ярихаас өмнө ч уншаад эхэлсэн байсан одоо уншиж байгаа. Тэгээд дараа нь ч үржлээд ингээд энэ үйлдэл нь үргэлжиж байгаа гэсэн утгаар илэрхийлж байгаа. Би уншиж байсан гэж хэлж болно те. Би өчигдөр ном уншиж байсан. Чин одоо утас дуурсан гэж хэлж болно. Тэгэхээр энэ болохоор чинь өмнө болж байсан, үргэлжилж байсан гэсэн утга болчихж байгаа байхгүй юу? За тэгээ монгол хэлд болохоор дууссан утга гэж байдаг. Тэгэхээр би уншчихсан гэдэг юм бол энэ уншаад дуусгацсан гэсэн утга болчихж байгаа юм тийм ээ. За тэгээд асуух утга гэж бас байдаг. Чи уншсан уу гэдэг энэ уу нэмж байгаа. Эсвэл хэн бэ, юу вэ гэд ингэж асуухад юм асуух үгнүүд байдаг учраас энэ асуух утга болчихж байгаа байхгүй юу? За тэгээд орс хэл 3 цаг байдаг. Яг одоо өнгөрсөн ирээдүгөө 3 цаг байдаг учраас одоо юугаар
англи хэл одоо жишээл 26 юм уу 28 цаг байдаг гэж ярьдаг тийм ээ. Тэгээд tense гэдэг чинь бол цаг биш ахгүй юу? Тэр нэг үржлэг гэсэн утгыг илэрхийлээд биш ээ. Цаг хугацаа билүү нэг тийм утга гэсэн нэг тиймэрхүү юу гэсэн та нар англи хэлний тойл юм уу нийтээс хараад утгыг харж болно. Tense гэд бичээд үзээрэй. Тэгэхээр цаг гэж гарч ирэхгүй. Айгу олон утгатай үг байгаа. За тэгээд намайг нөгөө англи хэл заадгүй гэж энэ аргаар заадгүй гэдэг. Тэгэхээр манай монгол хэл бол англи хэлтэй илүү төстэй. Орос хэл болохоор манайхаас төсөөр. Тэгээд англи хэлэн дээр 28 цаг байдаг гэдэг нь ерөнхийдөө хүний амьдрал болж байгаа бүх үйл явдлыг илэрхийлэхэд тэр 28 янзаар хэлэх хэрэгтэй байгаа хгүй юу. Тэгэхээр тэр 28 цаг манай монгол хэлэнд ч байгаа, орос хэлэнд ч байгаа. Тэгэхээр зүгээр хэл болгон өөр өөрийнхөө аргаар тэрийг илэрхийлж байгаа хгүй юу. За тэгэхээр би энэ одоо ингээд хамгийн одоо гол юм чин тэр юу гэдэг вэ? Үйл үг гэдэг байхгүй юу? За тэгэхээр одоо жишээл англи хэлэн дээр би та нарт ингэж англи ихэнх нь манайхан сурсан байдаг. Гэхдээ бас учир нь олоогүй гэдэг байхгүй яа. Тэгэхээр нэг тийм англичуудад нь заадаг аргаар нь заагаад идэг яг монгол хүнд ойлгомжтойгоор заах хэрэгтэй гэдэг байхгүй ямар ч хэл зааж яхад. За тэгэхээр ингээд I am reading гэд нэг үзээд байгаа шүү дээ тийм ээ. To be нэмэх нь тэгээ ингтэй энтер гэдэг. Тэгэхээр энэ I am reading гэдэг чинь би манайхаар бол би уншиж байна гэсэн үг байхгүй юу? Энэ am гэдэг нь болохоор байна. Reading гэдэг нь уншиж гэдгийг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд би уншиж байна гэсэн үг байхгүй юу? Was гэдэг чинь өнгөрсөн цагийг илэрхийлдэг те. Тэгэхээр чи I was reading гэж чинь би уншиж байсан гэсэн утга болчтой байхгүй юу? Тэгэхээр манай монгол хэлтэй нэг төстэй байдаг. Тэгээд энэ үржлэг утга нь ийм илэрхийлж би уншдаг гэх юм бол I read гэд ингээд хэлцдэг шүү дээ. I read гэдэг нь би уншдаг гэдгийг илэрхийлж байгаа байхгүй. За тэгэхээр орос хэл болохоор 3 цаг байгаа учраас тэр бүх утгыг илэрхийлэхэд багтсаж байгаа тийм ээ. Тэгэхээр чин үйл үгээ 2 хуваачж байгаа байхгүй юу. Тэгээд нэг нь энэ совершенный вид гэж хэлээд нөгөөдгөө не совершенный вид гэж хэлчихдэг байхгүй юу. Тэгэхээр совершать гэдэг үг нь өөрөө үйлдэх гэсэн үг байхгүй юу. Тэгээ совершенный хэрэг үйлдэлцэн гэсэн утга болж байгаа байхгүй юу. Үйлдэлцэн хэлбэр нь болчихж байгаа байхгүй юу. Тэгээ өөр үг хэрэглэхийн тулд совершенный гэдэг үгэн дээрээ энэ не гэдгийг нэмчдэг байхгүй юу. Тэгэхээр үйлдэггүй, үйлдэж дуусаагүй байгаа гэсэн утга болчихж байгаа байхгүй юу. За тэгэхээр не совершенный видийг илэрхийлэхэд энэ талынх нь үг нь манайхаар байнгын утга, үржлэг утга энэ хоёрыг шууд илэрхийлждэг байхгүй нэг үгээр тэгж хэлний химнэл гэж би химнэл гэж байдаг байхгүй юу. Олон янзын үг юм болгон дээр хэрэглэхгүйгээр айл химнэж болох юм дээр химждэг. За тэгэхээр нэг үгээр болохоор чи энэ хоёрыг илэрхийлждэг байхгүй манайхаар манайд болохоор тэр нь тустай байдаг болохоор уншиж байна гэж орчуулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Дууссан байвал би уншчихсан гэсэн үг байхгүй. Энд тэр жишээлбэл чи уншсан уу гэж асууж байна тийм ээ. Тэгэхээр орос хэлэнд бол энийг чи уншсан гэж асууж байгаа юм шиг тэгж хэлдэг байхгүй дуудлагаараа. Энийг асуухаар зүгээр чи уншсан гэд хэлэх юм бол баттгсан өгүүлбэр болчихж байгаа юм тий. Чи уншсан гэд ингээд нэг юу өргөлттэй юм шиг дээшээ ингээд өргөлттэй хэлчихэж байгаа юм шиг хэлчихээр асуух үг нь болчтой байхгүй орос хэлний. За тэгээд энийг яг ингээд сайн ойлгоод авчаар яг ийм манай монгол хэлнийх байнгын утга, үржлэг утга, дуусах утга гэж байдаг. За тэгэхээр ингээд энэ орос хэлэнд болохоор чинь ингээд делец гэд ингээд нэг үг нь ингээд хоёр болчтой байхгүй. Энэ бол яг нэг үг байхгүй юу? Тэгээд энэ делет гэдэг дээр нэс нэмэнгүүт чинь энэ делет гэдэг нь совершенный видийнх нь сделать гэдэг нь совершенный видийнх нь болтдог байхгүй юу. Тэгээ энэ бол яг зүгээр л хийх гэсэн нэг утга. За тэгээд настоящее время гэдэг нь одоо цаг гэж байгаа. Энэ время гэдэг нь цаг, настоящее гэдэг нь одоо гэж байгаа. За тэгээд би ингээ я, ты, он, мы, вы, они гэж тогтоочороо гэдэг байгаа чинь яг энийг ингээ тогтоож хэлэхэд айгуу чухал байдаг. Энэ болохоор чи я гэвэл заавал делаю гэн
Энэ юу нэмнэ? Энэ Т-г аваад юу нэмчихэж байгаа. Ты гэвэл заавал делаешь, он гэвэл делает, мы делаем, вы делаете, они делают гэдэг. Манай монгол хэлэнд бол энэ бол жишээл би хийж байна, чи хийж байна, тэр хийж байна, бид нар хийж байна гэхэд хийж байна гэдэг үг нь ерөөсөө өөрчлөгддөг байхгүй. Тэгэхээр яг хин гэдгийг хэлэх хэрэгтэй болчдөг. Орос хэлэнд ингээ яаты ооныг хэлэхгүй шууд ингээ делаю, что делаешь гэдэг ингээд бол яг чи юу хийж байна гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ ганцхан энэ үйл үгээрээ ярихад л хин гэдэг нь ойлгомжтой байдаг. Тэр үгээр орос хэл их өөр. Тэгэхээр манайх их олон хувираад идэг гэдэг. Одоо би ингээд тайлбарлахаар та нар яг тийм олон хувирдаг юм байна гэдгийг ойлгочихно. За тэгэхээр энэ я делаю гэж чи хийж байна, эсвэл хийдэг гэсэн энэ хоёр утга илэрхийлдэг гэсэн те би энэ талын несовершн видеохын үгэн тийм хоёр утга илэрхийлдэг гэж хэлсэн. За тэгээд прошедшее время гэдэг нь өнгөрсөн цаг гэж байгаа. Би ингээд ойртуулж харуулдаг хахаар та нар ойлгочихно. Зөв бичээр ингээд прошедшее время гэдэг. За тэгээд өнгөрсөн цаг дээр болохоор чинь 3 хэлбэрээр хувирдаг. Тийм учраас зүгээр я ты мы гэд би жишээнд авсан байгаа. За тэгээд я гэхээр делал гэдэг энэ делать гэдгийн Т-г нь аваад ил нэмэнгүүд өнгөрсөн цаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ делал гэдэг нь эрэгтэй хүн. Я делал гэх юм бол эрэгтэй хүн би хийж байсан гэсэн утга болчихж байгаа байхгүй. Ты гэхээр делала гэд энэ делал гэдэг дээрээ нэмчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь эмэгтэй хүн болчихж байгаа. Ты делала. Эмэгтэй хүн жишээл би хийж байсан гэх юм бол я делала гэж хэлнэ. Энэ хин хэлж байгаагаас хамаарат эрэгтэй эмэгтэйгээрээ ялгчихна. Мэдээж энэ он делал, она делала, ты делал, ты делала гэдэг ингээд ямар хүн хэлж байгаа эрэгтэй эмэгтэйгээс хамаарат ялгчихна. Нэг хүн тийм ээ. Олон хүн байх юм бол мы делали гэдэг энэ делал гэдэг дээрээ и нэмэнгүүт олон гэсэн утгатай болчихно. За тэгээд мы делали, вы делали, они делали гэд энэ олон тон дээр эднэрийг ашиглаж байна. За тэгээд энэ болохоор чи хийж байсан гэсэн утгаа илэрхийлж байгаа. За энэ сделать гэдгээс бол одоо цаг үүсэхгүй яагаад вэ эн чинь үлдсэн гэсэн утгатай нөгөө дууссан гэсэн утга байдаг учраас одоо цаг бол илэрхийлэхгүй. Я сделал гэхээр би хийгээд дууссан гэсэн үг. Ты сделала, мы сделали гэдэг яг энтэй адилхан. Энэ L гэдгийг нэмээд L дээр А нэмээд L дээр И нэмээд ингээд энэ утгаар яг адилхан авчин. За будущее время гэдэг нь болохоор чинь ирээдүйн цаг гэсэн үг. За тэгээд энэ быть гэдэг үг ирээдүйн цаг дээр болцсон байхгүй. Тэгэхээр я буду гэхээр ирээдүйн цагийн энэ буду гэдгийг хэлж өгöd юу хийх гэж байгаа гэдгийг делать гэдэг үг нь энэ яг анхдагч хэлбэрээр хувираагүй англиар infinitive гэж хэлээд байдаг тийм. Тэгээд инфинитивээрээ буюу орсынхоор болохоор ч нэг неопределенная форма глагола гэж хэлдэг. Тэгээд делать гэдэг энэ хувирахгүйгээр зөвхөн энэ л ингээд хувираад явчихж байгаа. Тэгээд за энэ хувирахтаа я буду делать, ты будешь делать, он будет делать, мы будем делать, вы будете делать, они будут делать гэд одоо энэ та нар харах юм бол яг энтэй адилхан ингээ хуурчиж байгаа байхгүй. Энд яг уу авчиж байгаа тий. Уу юу хоёр юугаар ялгаатай мэдэх бах тийм ээ. За тэгээд энэ еш, энэ еш, энэ ет, энэ ет тийм ээ. Мы дээр ем байхад энэ ч ем, энд ете байхад энд ете, энд уут байх юм бол энд уут юут энэ аль нэгийг авна гэсэн үг байхгүй тийм ээ. Уу юу ямар ялгаатайг мэдж байгаа тийм. За энд уу байсан болохоор энд уу авцсан байна. Бүүдүүд. Тэгээд энэ ирээдүйн цагаа хэлчихэж байгаа байхгүй юу. За тэгээд энээс бас энэ сделать гэдгээс чи ирээдүйн цаг үүсдэг. Я сделаю, ты сделаешь, он сделает, мы сделаем, вы сделаете, они сделают гэд энэний энэ хойдол нь бас яг энтэй адилхан юм. Яг ерөөсөө энэ хувирцсан дээр л ганцхан эс нэмэл явцсан байгаа гэсэн үг. За тэгээд энэ еш, ет, ем, ете, ют гэсэн маа. За тэгээд энэ хувирал нь яг энтэй адилхан. Тэгэхээр тийм олон хувирж байгаа биш байдаг байхгүй. Энэ ч гэсэн энтэй ингээ адилхан байгаа. За тэгээд энэ хоёр утга чинь хийн гэд ирээдүйн цагийг хойлон нь илэрхийлждэг. За энэ болохоор ерөнхийдөө би нэг зав гарахаараа хийчин ер нь хийж байна энэ төр гэсэн хийж байх болно гэсэн болно ч хийж байна гэдэг нэг ирээдүйн цагаар илэрхийлчихэж байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор яг төлөвлөсөн тодорхой хийх гэж байгаа нэг баталгаатай байх юм бол яг энэ талаараа хэлждэг.
За тэгээд захирах үг гэхээр delay гэдэг энэ delete гэдэг энэ delete гэдгийн T-г нь аваад хагасын нэмэнгүүд захирах үг болчихсон. Delay гэдэг энэ нэг хүнд те чи хийж бай гэсэн утга. А delay гэдэг дээрээ T гэдгийг нэмэнгүүд олон хүнд хандаад та нар хийж бай гэсэн утга болчихно. За тэгээ энэ ч сайн адилхан яг энэ delete гэдгийн T-г нь аваад хагасын нэмээд delay гэд яг одоо хий гэсэн үг. Нэг удаа хий гэсэн утга болчдөг энэ. А delay гэдэг дээрээ T нэмэхээр чи олон хүн тана хийцгээ гэсэн утга байна. За тэгээд энийг яг ингэж бичиж авчаад цээрлэх хэрэгтэй. Яг энэ дараалал яг миний ярьсан дараалалаар ингэж цээрлээд хэлээрээ яг ингээд яг миний ингээд зааж агаар яг ийм дараалалаар ингээд ийм дараалалаар цээжлээрээ. За тэгээд өнөөдөр энэ үйл үеийг тайлбарлаад сайн ойлгож авахыг хичээгээрээ, ойлгохгүй бол дахин анхааралтай сонсоод байгаараа. Тэгээд би цаашаад үйл үгүүд бас хувиргаад өөр үйл үгүүд хувирахад тайлбарлаад явчихна. За өнөөдрийн хичээл ингээд дуусгачих. До свидания, до следующих уроков.